Улсын хэмжээнд 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт их малын 24.3% буюу 5.5 сая их мал төлөлж 5.4 сая төлөл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.7 сая төлөөр нэмэгдсэн тоо юм. Үнээс 20.2 мянган ботог, 20.3 мянган унаг, 101.3 мянган тугал, 2.7 сая хураг, 2.5 сая ишиг бойж төлөв божилт 97.8% тавиаг хүнстэй аж ахуйн яамнаас мэдээллээ. Харин малын оргидлын тухайд 790.7 мянга болж өмнөх 7 хоногоос 118.6 мянгаар нэмэгджээ. Үүнээс тэмээ 255, адуу 29.3 мянга, өвхөр 79 мянга, хонь 286.3 мянга, ямаа 404.8 мянга буюу оны эхний нийт малын 1.5%-ийг эзэлж байгаа юм а. Хамгийн их мал хоригдсон аймагуудаар Сүхбаатар аймаг 130 мянга 211 мал, Увс аймаг 122 мянга 275 мал, Аранга аймаг 95,517 мал, Баянгор аймаг 78,287 мянга, Завхан аймаг 77,745 мянга хоригдсоноор нэрлэгдэж байна. Өнгөрсөн жилүүтэй харьцуулахад арай жоохон бууралтай явж байгаа. Яагаад гэвэл зэрэг чи нөгөө бид чи одоо энэ жил нөгөө өвөл хөндөрж магадгүй гээд яагаад ч гоо 5-6 сараас эхлээд зарлчихсан. Тэр хэмжээгээр малчтан манаас ардын ухаан байна те. Мал одоо хийлтүүлэх ажлыг бас жаахан нэг зөх хэмжээгээр хойш нь ухаарах байдлаар хийсэн. Энэ бас үр дүнд. Хаварчтын өвс тэжээлийн нөөцүүд үндсэндээ бол одоо хойрлож өгöd дууссан байна. За дараагийн арга хэмжээнд бид түрүү хэллээ шүү дээ. Олон улсын байгууллагын тусламжаар бид нар одоо дараагийн арга хэмжээнд авч шийдвэрлэж хойрлох ажлыг зохион байгуулж байгаа. Нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь тустай байгаас Баяулгын аймгийн Сагсаасам, Завхан аймгийн Алдархан, Баяндэс, Баянхархан, Эхүүл, Эдгэр, Отхон, Улаастай, Досон цэнгэл, Зэрэг, Сумад, Увс аймгийн Баруун Түрүүн, Наранбалаг, Зүүн говь, Хяргас, Түргэн, Малчин, Дисүмийн нутгаар засны зузаан 20-64 см төрч нийт 3 аймгийн 22 сум цагаан зузтай байгаа. Увс аймгийн Давас, Дулаан гомд, Сигаал сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгон, Цагаанчлууд сум, Хөвсгөл аймгийн Эрдэнэчлэн, Булаавал, Чандбан өндөр сум, Сэлэнг аймгийн Өрөө сум засны зузаан 10-19 см төрч нийт 4 аймгийн 10 сум цагаан нар зудрах байгаа юм а. Зузтай буюу зудрахуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа боловч эдгээр сумдын засны зузаан нягтршил нь эргээд шаравсны үер болж хувирах аюултай тул малчдыг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.